ерөнхий сайд асуулт тавихаа өмнө нэг хоёрхан зүйлийг бас олж хэлмээр санагдаад. Тэгэхээр өнөөдөр бол улс төрийн хүчнүүд эвсхийн тулд эвсээгүй. Бие биендээ сандал суудал бэлдэж өхийн төлөө эвсээгүй. Бид бол улс орны эрх ашигыг яриад хамтрахгүйгээр ойлголцохгүйгээр улс төрчхгүйгээр шийдэж болохгүй асуудлууд байна гэдгийг яриад ингээд бодиттой хийх ажлуудаараа зөвшөлдсөж жагаад хамтарч ажиллах ойлголцол төрж байгаа. Эдийн засаг хүнд хэцүү байна. Улс төрчхгүйгээр бид нар хамтдаа олон асуудлыг шийдэхгүй бол ард түмний амьдрал, улс орны хөгжил хэцүүдлээ гэдгийг яриад засгийн газар дээр энэ одоо хүнд ачааг хамтраад одоо шийдъя гэж яриад ивсэж байгаа. Улсын их хурлын хүрээнд парламентын засаглалаа бид нар бэхжүүлэхгүй бол тэр тусмаа бид нар гүйцэтгэх засаглалаа улсын их хурлын барьцаанаас гаргахгүй бол улсын их хурлын гишүүд нэг бүрчлэн сайд нарыг баг нэр зохиж ингэж ам шүдийг үзэж барьцаалж миний чинээгээр нь ярьж томилдог энэ юма болохгүй бол Монгол улс засаглалтай болж чадахгүй нэ гэж яриад том намууд 2015 онд багтаад парламентын засаглалаа бэхжүүлэх чиглэлээр үндсэн хуульдаа өөрчлөлт оруулна гэж яриад эвсэж байгаа. Энийгээ бол би өнөөдөр гишүүддээ хэвлэл мэдээлэл байгаа ард түмэн биднийг харж байгаа. Энэ нэвссэн зорилгоо өглөө болгон бие биедээ сануулж яа. Улсын их хурлын танхим болгоны хуралдааны одоо танхим болгоны хан дээр бичиж хадчи. Засгийн газрын бүх хуралдааны танхимын ханд бичиж хадчаа гэж уриалмаар байна. Энэ зорилгоо бартах юм бол бидний энэ нэвсэл утгагүй болно. Нэгдүгээрт, хоёрдугаарт гишүүд энэ бүтэц бялуу гэж яриад байна. Ажлын хэсгээр бол намууд уулзсан. Энд ажлын хэсгийн намуудын ажлын хэсгийн гишүүд байж байгаа. Бид нар нэгдүгээрт нь ерөнхий сайдын бүрэн эрхийн дагуу өөрөө бүтцээ бий болох ёстой. Энэ санал дээр үндэслэж хөдөлмөрийн хуваар зөв бүтэц одоо бий болох гэсэн ийм ирмэлзэл дээр үндэслэл зөвшөлдсөн. Хоёрдугаарт улс төрийн ойлголцол төр засгийн доктортой байдал өөрөө чухал учраас энэний төлөө бүтэц дээр ярилцсан. Тэрнээс биш хамгийн гол нь ерөнхий сайд өөрөө төсөв хэмнэ гэдэг баталгаагаа ажлын хэсгүүдэд өгсөн. Тэрнээс биш өнөөдөр ажлын хэсэг дээр нэг ч удаа бид нар аль намд ямар яам очих тухай хэн гэдэг хүн сайд болох тухай нэг ч яриа яригдаагүй. Энэ асуудал байнга хаалттай явж ирсэн, бид нар энийг ярих болоогүй гэдгээ ярилцаж ирсэн. Тэгэхээр тэр бялуу хувааж байгаа одоо гэдэг ийм яриа бол бас болгоомжтой ярих ёстой зүйлээ гэж бодож байна. За миний тавих гээд байгаа асуулт бол ерөнхий сайдаас би ажлын хэсгийн зөвшөлтслийн хүрээнд явагдаагүй. Гэхдээ би бас санаа тавихгүй бол болохгүй байх гэж бодоод байгаа асуудлаар асуулт тавьмаар байгаа юм. Таны оронтой төсөв хэмнэ гэж барьж байгаа байр суурийг бол дэмжиж байгаа, зөв гэж үзэж байгаа. Тэгэхдээ энэ цомгтгол өөрөө улс суурьтай, учиртай тооцоо судалгаатай явах ёстой. Тэр тусмаа би маш их гайхаж байгаа зүйл бол улсын хурал батлаад жил болсног үе болж байгаа тахрын хуулийг, хөлийн бомбын тухай хуулийг хүчингүй болгоно гэж орж ирдэг ч ямар учиртай би юусоо ойлгохгүй байгаа юм. Монголын хууль 3 хоног гэдэг энэ түрүүний нэг гишүү хэлсэн ийм жишгийг бид нар тогтоож болохгүй шүү дээ. Тэгвэл тэгээд одоо гадаадын хөрөнгө оруулагч битгий л дотоодынхын чинь энэ улс ард түмэн чинь биднэрт итгэхгүй байх нь аргагүй шүү дээ. 76 морь унсан толгойгүй хүн юм уу? Зөв гэж үзээд концепцаа ярьж байгаа бид нар баталсан. Тэгээ өнөөдөр алдаа оноонд нь дүгнэлт хийгээгүй. Зөв бурууг нь бид нар шүүж яриаггүй байж. Ямар нэг тооцоо судалгаагүйгээр яагаад ингэж хуулийг хүчингүй болгох гэж оруулж ирж байгаа юм бэ? Энэ одоо Монгол улсын бодлогын доктортой байдал гэдэг зүйлийг бид нар яах юм? Ажилгээд томилдсон төрийн аль паагчтай маргааш ажилгүй болгоно гэд халахаар чинь энэ төрийн аль паагч чинь биднэрт яаж итгэх юм бэ? Энэ дээр та юу бодож байгаа гэдэг нэг асуулт байна. Тэгээд тэр одоо дахрын албан дээр тэрүүгээр дамжуул шийдэх гэж байгаа тэр 30 гишүүн 1 минут нэмье. Тэгэхээр энд та хариулт өгөөч. За хоёрт асуулт бол хөлийн бомбын тухай хууль. Засгийн газраас өргөн барьсан. Та өөрөө өргөн барьсан хууль. Намайг ажлын хэсэг ахлаач гэд би ахалсан. Маш хэцүү хуулийн дээр бид нар ажилласаар байгаад нэг юм гаргасан. Бид нар ерөөсө тойрч ярьсан концепц бол замын өвд ирээнээс хоцроод байна. Энэ бомб дээр байгаа төрийн албадууд чинь ерөөсө хоорондоо юу уучраа олцохгүй хэдэн тишээ ард суугаад байна. Төлөвлөлтөө нэгдэж хийж чадахгүй энийг бий болгоё гэд ярьсан. Мэргэжлийн байгууллагуудад дотоод хэрэгтэд оролцож болохгүй шүү гэдгийг их хурлын гишүүд хуулинд хийж өгсөн. Гэтэл томилогдсон хүн чинь ажил бужигнуулаад байна. Яагаад тэгээд тэр хүмүүстэй хариуцлага тооцоогүй ээжиж их хурлын хуулийг хүчингүй болгох санал засгийн газар оруулж ирж байгаа юм бэ? Би энийг ойлгохгүй байна. Энд хариулт өгөөч. Тэгээ ер нь бол би намууд нэгдлээ гэдэг бол бие биенийхээ алдаа онооны өмнө нүдэ анаад явна гэсэн үг гэж ойлгохгүй байгаа.
Их хурл бол цаашдаа засгийн газартаа хяналтаа тавиад явах хэрэгтэй. Харин ч хүний өөрийн гэхгүй адилхан шүүмжлэх сайхан. Ерөнхий сайд хариулъя. За дээр үүсэж байгаа олонх асуудлаа явуулах гэж байгаа энэ дэмжлэг, өргөн дэмжлэг гэдэг бол ерөнхий сайдын томилогдсны дараа хэлсэн, их хурлаас хүссэн энэ асуудлынхаа хүрээнд бол бүрдэж байгаа. Их хурл дээр бол ямар нэгэн байдлаар шинээр бүлэг байгуулагдахгүй, тэр тусмаа тоогоор илэрхийлэгдсэн 73 инээдэрэ гэсэн. Өнөөдөр бол ардчсан намын бүлэг 35, манай бүлэг 26, шударгаас 10, эзэн 2 судалтаагаар үйл ажиллагаа цаашдаа явуулна. Гэхдээ энэ хүрээнд бол бид нар дэмжлэгээчдэр саяны Бачимэг гишүүний хэлж байгаа шүүмжлээч гэсэн аваад засгийн газар хийх ёстой юм хийнэ. Ус орны эрх ашиг, ус төрийн эрх ашигаас дээр байх ёстой гэдэг энэ зарчмаар ажиллана гэж бодож байгаа. Хоёрдугаар асуудлын хувьд бол өнөөдөр бас энэ цаашдаа бол энэ бодлого бол явагдана. Мэдээж төсвөө хэмнэх, төсвийнхаа зардлыг бууруулах энэ чиглэлийн явна. За таны хэлж байгаа тэр тооцоо судалгаатай эргээд асуудлуудаа нэлээд нухацтай. Ялангуяа засгийн газрын бүрэлдэхүүн бүрэн батлагдсны дараа хариуцж байгаа сайд нартай энэ асуудлыг бас ярьж орж ирнэ гэдэг утгаараа өнөөдрийн энэ хилцүүлэг нь өөрөө засгийн газрын бүрэлдэхүүн ярилгүйгээр зөвхөн энэ 2-3 агентлагийн хэмжээнд асуудал нь бас нэлээд шилжих гээд байсан учраас өнөөдөр энэ асуудлаа ярихаа болий. Энэ бүрэлдэхүүнийхээ асуудлыг хурдан ярих гэдэг энэ үндсэн дээр бол энэ асуудлаа бол түр хойшлуулсан байгаа. Тэгээд таны хэлсний дагуу холбогдох хуулийнх нь өөрчлөлтөө бас тоосоо судалгаатай ойрын хугацаанд их хурлд энэ асуудлуудыг оруулж хилцүүлнэ. Хууль хязаа батлагдсан нь чухал биш. Харин хэрэгжилт нь яг хүсэж байгаа үр дүнгээ бид нар олж өгч чадж гэнэ үгүй юу? Тэр нь зохицуулалтандаа байна уу, хэрэгжилтэнтэй байна уу гэдэг энэ асуудлаа бол багцд нь оруулж ирж ярих гэж бодож байгаа.